советские времена доля овечьих. Зөвлөлтийн үед дотоод гадаад зах зээлд хоньны ноосны эзлэх хувь нэлээд өндөр байлаа. Харин зөвлөлт задарсны дараа түүхийн эдийн олборлолт үйлдвэрлэл буурсан юм. Одоо Орос улбаны улсын засгийн газрын салбар дахь алдагдлаа нөхөхөөр ажиллаж байна. Гол нь бид хонглын үзүүрт гэрэл гарч ирснийг харж байна. Оросын улбаны улсын хөдөө аж ахуйн яамны 2030 он хүртэлх таамаглалаар ноосны үйлдвэрлэлийн тэмцэл өсөх хандлагатай байна. Олон бүс нутаг өөрийн нутаг дэвсгэр дээр бодит төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор 6 туршилтын бүс бий гэдгийг сануулъя. Хэдэн жилийн өмнө Орос улбаны улсад ноосны зах зээлийг хөгжүүлэх асуудлаарх замын зураг боловсруулсан. Хэдий бурайд улс хоньны тоогоор тэргүүлэгчдийн тоонд ордогч уг баримт бичих зөвхөн одоо л багтжээ. Бүс нутгийн тэргүүн эхлүүлэхэд шаардлагатай нөөц боломж бий гэдгийг онцлолоо. Юуны түрүүнд бидэнд юу байна вэ гэдгийг мэдж байх ёстой. Манай нутагт ойролцоогоор 300 мянган хонь байна. Үүн дээр нэмээд боловсруулах хүчин чадал бий. Манай ноосны утасны эрх, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, оймс, цамц, бусад зүйл хийх нэхмэлийн үйлдвэрүүд ажиллаж байна. Манай үйлдвэрүүд жилд 120 тонн ноос боловсруулах хүчин чадалтай. Ранее заместитель министра промышленности и торговли. Өмнө нь Орос улбаны улсын аж үйлдвэр худалдааны дэд сайд Михаил Юрин бурайдын аж үйлдвэрийн паркт зочилсон. Тэнд байгалийн хэмнэлийн комбинат болон ажуур текст үйлдвэр байрладаг. Эхний үйлдвэр нь хэмнэлийн ширхэгт материалыг бэлтгэх, эрэх, өнгөт утас үйлдвэрлэх чиглэлээр ажилладаг бол хоёр дахь нь оймс дотор болон гадуур хувцас үйлдвэрлэлээр мэргэшжээ. А также бельевого и верхнего трикотажа. Одоо бид дэлхийд ямар технологи байгааг мэддэг болсон. Хатуу ноосноос зөөлөн хялгаас ялгах арга байдаг. Гарцсан 5% ч гэсэн эдийн засгийн хувьд ашигтай. Хоньны аж ахуй, боловсруулах үйлдвэр, үйлдвэрлэгчдийг хэрхэн уялдуулж хамтран ажиллуулах талаар бид ойлголттой болсон. Энэ тал дээр бид үүр байгалийн хязгаартай хамтран ажиллана. Ингэснээр бие биенээ нөхөж хамтын хүчээр бүгд хожно. Кроме того, первый запрет. Үүнээс гадна холбооны зөвлөлийн 1-р орлогчдор Андрей Яцк нь Орешковын паркаар зочилжээ. Тэрээр бурайдын тэргүүнтэй хамт зөвлөлтийн баатар Илья Васильевич Волденов болон армийн генерал хурандаа Матвей Прокопьевич Бурлаков нарт зориулсан дурсгалт хөшөөнд цэцэг өргөлөө. Хороших середины земли, Бурятия. Георгий Москалев. Георгий Москалев бол бурайдын ардын зураач зөвлөлтийн баатар. Түүний уран бүтээлүүдэд дайны цагийн дүр төрх мөн инхийн амьдрал айл нь тусгагдсан байдаг. Жишээлбэл түүний геологчд хэмээх алдарт бүтээл байна. Полотно геологи. Тэр үнэхээр геологчдод хайртай нэгэн байсан. Нэгэн удаа тэрний үзэсгэлэнг нээж байхад геологчд өөрсдөө зорж ирж оролцож билээ. Энэ явдал 10-аад жилийн өмнө болсон юм. Тэд Георгий Николаевичийг маш хөдөлмөрч, аялал сайн, ажилд гаршсан хүн гэж ярьж байсан. Геологчд зураг нь тэрний хувьд ойр дотны хүмүүсийн тухай өгүүлж байгаа юм шиг дотн бүтээл байсан гэж хэлж олно. Помимо творчества, Үзэсгэлэнд зураачийн уран бүтээлээс гадна түүний гэрэл зураг, бичиг баримт, захидал зэрэг архивын материалуудыг дэлгэжээ. Үзэсгэлэнгээс сэтгэлээ залуус инхүү хуваалцлаа. поделилась молодежь. Надад хамгийн их таалагдсан зураг бол Ладогийн нуурын мөсөн замаар. Тэр бүтээлд тухайн үеийн шаналл, зовлон, хүмүүсийн төсвөр, хатуужил, сэтгэлийн дарамтыг маш бодитоор хүчтэй илэрхийлсэн байсан. Энэ зураг хөдөө зүүн гэдэг нэртэй. Хөдөөний амьдрал надад олон дурсамжийг санагдуулдаг. Тэр мэдрэмжийг зураач яг л амьдруулж чаджээ. Танд юу мэдрэгдэж байна? Баяр баясгалан. Ийм бүтээл сэтгэлээ минь хөглөж чаддгийм. Выставка «Война». Георгий Москалевын Даймба инх нэртэй үзэсгэлэн үндэсний музей болон үндэсний намын сангийн мэргэжилтнүүд хамтран бэлтгэжээ. И Национального музея. Бид үзэсгэлэнгээрээ Георгий Николаевичийг зөвхөн дайны сэдвийн төдийгүй инхийн амьдралд зориулсан олон бүтээлтэй зураач гэдгийг харуулахыг зорьсон. Тэрээр хөдөлмөрч хүмүүс өөрийн үеийн тухай өгүүлдэг байсан. Гэхдээ дайны ба инхийн аль альний тэнцвэртэй харуулсан нь онцгой. Дайныг дүрслэх нь тэрний хувьд зүгээр нэг сэдэв биш, харин зүрх сэтгэлийнх нь дуудлага байсан юм. Всего на экспозиции Үзэсгэлэнд нийтдээ 100 орчим уран бүтээл, ховор дурсгал дэлгэгдсэн байна. земли Бурятия. Вот уже более 15 Эрхүү мужидах Оросын мөрдөн байцаах хороонд хошууч Михаил Миловидов 15 гаруй жил ажиллаж байна. 6 орчим жилийг криминалистикийн албанд өнгөрөөсөн байна. Тэрээр энэ ажлаа жирийн мөрдөн байцаагчийн ажлаа сонирхолтой гэж хүлээн зөвшөөртгөө. Өөрөг хариуцлагын хүрээ өргөнж ганц алдаа үнэн мөнийг алдагдуулж мэднэ гэв. Криминалистууд жил бүр хэдэн мянган баримт материалтай ажилладаг байна. тысячами материалов ежегодно. Основная, говорю, наша работа. Манай гол ажил бол мэдээж өмнөх жилүүдийн гэмт хэрэгүүдийг
эрхийг илрүүлэх явдал. Аль болох олон эргийг илрүүлэх хэрэгтэй. Учир нь хугацаа өнгөрөх тусам гэм буруутай этгээд эрүүгийн хариуцлагаас молтрох аюултай. Манай үүрэг бол үүнийг хизээж хүлээн зөвшөөрөхгүй байх явдал юм а. И вот наша задача этого не допустить. Следователи Мөрдөн байцаагч криминалистууд гэмт хэрэг үйлдсэн газарт очиж мэдээлэл болон уул мөрийг цуглуулахад тусалдаг. Тэд нүдэнд үл үзэгдэх нарийн ширийн зүйлээс л бүхэл бүтэн гэмт хэргийн зураглалыг сэргээж чаддаг хүмүүс юм. Михаил Вячеславович, энэ юу гэдэг төхөөрөмж вэ? Юунд ашигладаг? Это экспертный свет. Энэ бол шинжилгээний гэрэл. Хит ягаан туяаны төрөл бүрийн спектрт гэрэлтдэг ба үүний тусламжтайгаар гэрэлт хэрэг болсон газраас хурааж авсан зүйлдер биологийн уул мөр байгаа эсхийг шалгаж болдог юм. Смотрите, имеются ли биологические следы, молоток. Ничего не явно. Жишээ нь алхах дээр ямар ч уул мөр байхгүй байна. Харин энэ модон дээр хардаа цустай төстэй зүйл байна. Что-то похожее на кровь. от отпечатков. Хурууны хийнээс эхлээд цахим уул мөр хүртэл орчин үеийн криминалистикийн шинжлэх ухаан гэдэг нь технологи, компьютерийн систем, шинжлэх ухааны мэдлэгийн цогц юм. Энд ажилладаг хүмүүс захин мэдээлэл хадгалагч төхөөрөмжүүдийг хураавч, устгасан файлууд, захидал харилцаа, төхөөрөмждөр хийсэн үйлдэлийн түүхийг сэргээдэг. Энэ бол шинжлэх ухаан шударгасны төлөө ажилладаг салбар юм. Прямую служат правосудию. Да, очень... Тийм ээ, мэдээлэл гаргаж авах маш хэцүү. Гэхдээ бидэнд энэ чадвар байна. Юуны өмнө бид хүн ямар програм ашигласан, ямар аргаар гэмт хэрэг үйлдсэн байж болохыг тогтоодог. Энэ л уурч байж болно, эсвэл хууль бус контент түгэх явдалч байж магадгүй. Үүний дараа бүх мэдээлэл мөрдөн байцаагчид хүрдэг юм а. Передается следователю. Сотрудники следственного... Мөрдөн байцаа хорооны ажилтнууд нэг зүйлийг бат нотолсон уул мөргүй гэмт хэрэг гэж үгүй. Тэдгээрийг олж харах ухаан л чухал. Энэ бол тэдний эрхэм зорилго. Шудраг ёсыг сэргээх явдал юм. Значит, восстанавливать справедливость. На некоторых заправках... Өөр байгалийн хязгаарын зарим шатхуун түгээх станцуудад түлшний худалдааг хязгаарласан тухай мэдээлэл гарчээ. 92 маркийн бензинийг нэг машинд ердөө 20 литрээр цэнэглэж байна. Гэвч жолоочид энэ хязгаарлалтаас хүндрэл мэдэрсэнгүй олонх нь хот дотор зорчихтой бензиний банка дүүргэж хийдэггүй аж. Никогда и не заправляют. Ерөнхийдөө гайгүй байна уу? Ахиухаа авчмаар л байна. Гэхдээ сүртэй юм шээ. Өөр станц ороод авчиж болно шүү дээ. Эндээс 20-ыг, тэндээс бас 20-ыг. Би гэргээд эндээс 40 литрийг авч чадна. Гэхдээ энд 20-ыг л өгч байна. Тийм үү? Ну да, вот. Тийм ээ, төр зургийн хязгаарлалт гин. Именно до 20 литров. Өө ёстой сонсоогүй юм байна. Танаас л дууллаа. Конечно, мешает. Өө саад боллоо яах вэ? Өдөржингөл гадуур ажилтаа байна. 20 литр өдөртөө өрөхгүй штэ. Газар-газрын колонкоос авч таарч байна. Заправку заезжать или вас запоминают. приходится. Ограничения... Хязгаарлал зөвхөн өөр байгалийн хязгаар төдийгүй Оросын бусад бүс нутагт ч хэсэгчлэн хэрэгжиж байна. Учир нь нефт боловсруулах үйлдвэрүүд жижиглэн худалдаачдад нийлүүлэх ёстой түлшнийхээ тээвэрлүүлэлтийг удаашруулжээ. Купленного ритейлерами топлива. Өнөөдрийн байдлаар бид Оросын холбооны улсын эрчим хүчний яамтай хамтран гараар хянахт гормоор түлшний хуваарлтыг түргэх ажлыг эхлүүлээд байна. Минэнерго России по ускорению данных отгрузок. Радикальных мер... Шатхууны нийлүүлэлт төр тасалдах тухай мэдээ түгэхэд иргэдийн дунд сандрал үүсээгүй бол ийм хүнд нөхцөл байдалд хүрэхгүй байх боломжтой байжээ. Зарим жолоочид бензин нөөцлөхөөр их хэмжээгээр худалдаавч агуулгын нөөцийг хугацаанаас өмнө шавхсан байна. времени. Сколько нужно? Хэрэгцээтэй хэмжээгээ л аваарай. Нөөцлөх шаардлагагүй гэж хэлье. Үүнийг бид өмнө нь 9 чихэр гурвалжин будаа зэрэг бусад бүтээгдэхүүнтэй холбогдуулан туулж үзсэн. Байдал тогтворж нь аль хэдийн холбооны түвшинд арга хэмжээ авч эхэлсэн. Бид ч мөн төвтэй хамтран ажиллаж байна. Федеральным центром. 22 октября ситуацию... 10 дугаар сарын 22-нд өвөр байгалийн хязгаарын засгийн газрын хурлаар уг асуудлыг хэлэлцэж онцгой анхаарал тавлаа. Эдийн засгийн хөгжлийн яам бүс нутаг даяах нөхцөл байдлыг хянаж, түлшний үнийн огцон өсөлтөөс урьдчилан сэргийлэхийн төлөө ажиллаж байна. Цен на топливо. Окружить себя прекрасным. Хаанч байсан гоо үсгэлэн мэдрэх боломжтой бүр автобусн дотор хүртэл энэ санаа Суал нэртэй төслийн үндэс болсон юм. Төслийн хүрээнд бэлтгэсэн 74 аудио бичлэгийн 60 сонсогчдыг Туймада хөндийн домог үлгэрүүд рүү аялуулах болно. Бичлэх дээлээ Бодураас эхлээд Шүргэний уурхай хүртэл Якутск хотын түүхийг бүхэлдэн багтаасан байна. Эдгээр домгуудын олонх нь 100 жилийн өмнө эрдэмтэн судлаачдын бичиж үлдээсэн бүтээлүүд байна. Учеными-фольклористами. Тэр үед эрдэмтэд 70-80 настай тухайн үеийн аман хэлний жинхэнэ тээгч эзэд болох хүмүүстэй ярилцлага хийж мэдээлэл цуглуулдаг байсан. Харин өнөөгийн уншигчдад тэр үеийн аман зохиолын хэл хүндрэлтэй санагддаг. Тиймээс эхлээд текстийг орчин үеийн якут хэлээр хэлбэршүүлэн найруулж дараа нь орос хэл рүү орчуулсан.
Второй блок посвящен... Төслийн 2 дахь хэсэг үл үзэгдэх фронтын бааtruуд бол хотын нийтийн тээврийн жолооч нарын тухай өгүүлдэг. 12 дугаартай шугамын жолооч Александр Хачатрян ээлдэг зан сайхан сэтгэлээрээ аль хэдийн олонд танигдсан нэг. Жишээлбэл 6 дугаар сарын 1-нд тэрээр хүүхдүүдэд амттан тарааж автобусандаа хүүхдийн дуу ихшэглүүлсэн байдаг. Энэ болон бусад хөгжилтэй түүхүүд түүнд зориулсан 12 өгүүлгийн нэгэнд багтжээ. Одной из 12 историй. Би автобусын жолооч болоод удаагүй байна. Сайхан сонирхолтой ажил шүү. Өглөөг сэргэлэн цуваа ухтдаг. Зорчигчдоо сайхан ажтаа ухтаа авна. Хүмүүс ч гэсэн жолооч бүхэнтэй сайхан ийдэг арцаж бүү муухай ажилласаа гэдэг юм. Тэртээ дөрвөө хүнд ажил шүү дээ. Хүмүүс бухимдалтай суулаа гэхэд сайхан ухтаж аваад ийдгээр болохыг хичээдэг. Каждая из записей... Төслийн бичлэг бүр дүрстэй бүтээгдсэн байна. Урлагийн хэсгийг уран бүтээлч Мира Аргунова хариуцсан бөгөөд тэрээр Якутийн дамгуудаар сэтгүүлсэн 27 зураг зурчээ. Харин автобусны жолооч нарын тухай түүхүүдийг дүрсэлсэн бүтээлүүдийг шалгарсан залуу зураачид бүтээсэн байна. Конкурсный отбор. Бид байгаль дээр гарч уран бүтээлийн материал цуглуулах хэд хэдэн аялал хийсэн. Жишээлбэл миний ард байгаа зураг яг тухайн газарт нь зурсан бүтээл юм. Дараа нь студид олон цагаар ажиллаж дэвчээр чаардсан урт үйл явц өрнөсөн. Гэхдээ энэ бүх ажил хүмүүсийг урамшуулж, зориг, ухаан, инрэл зэрэг бидний нутгийн уламжлалт үн цэнийг мэдрүүлэх болно гэж найдаж байна. Помимо культуры... Төслийн соёлын болон уран бүтээлийн ач холбогдлоос гадна нийгмийн чухал зорилготой хэсэг бий. Энэхүү ажлын нэг гол зорилго бол автобусны жолооч мэргэжлийн нэр хүндийг өргөх явдал юм. Төсөл 2 хэлээр Орос ба Якут хэлээр хэрэгжиж байгаа нь онцлог. Түүнд янз бүрийн мэргэжлийн болон уран бүтээлч хүмүүс идэвхтэй оролцсон биднийг баярлуулж байна. Послушать записи. QR кодыг уншуулснаар аудио бичлэгүүдийг сонсох боломжтой. Одоогоор 15 чиглэлийн аудио автобус Якутскийн гудамжаар явж байгаа бөгөөд цаашид автобусны тоог 33 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ржана Гармаева, Станислав Потапов, Якутск. По данным на 20 10 дугаар сарын 20-ны байдлаар Хятадын кинонуудын гадаад орнуудаас олсон тасалбарын нийт орлого 1 тэрбум юан буюу 140 сая $1 давчээ. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны нийт дүнгээс давсан байна. Гадаад зах зээл дээр хамгийн өндөр орлого олсон кино бол Неча 2 хэмээх анимашн бүтээл бөгөөд 69 сая $1 ашиг орлогоор Хятадын киноны түүхэнд гадаадад хамгийн амжилттай нээлтгэлсэн уран бүтээл болсон байна. За мөн энэ онд Хятадын ард түмний Японы төрөмгийллийг эсэргүүцэн тэмцсэн дайны тухай кинонууд дэлхийд даяарх үзэгчдийн анхаарлыг ихэд татжээ. 2025 онд Хятадын кино урлаг эцэст нь гадаад зах зээлд бодит амжилт үзүүлж эхэллээ. Сүүлийн жилүүдэд хэрхэн хөгжиж ирснийг бодолцвол энэ бол том дэвшил юм а. Энэ оны 2 дугаар сард бүгд найрамдах Хятад ард улсын үндэсний кино уран сайхны газраас наачлахаар Хятадын кинотой хамт аялын нэртэй компанид ажиллаж эхэлсэн бөгөөд түүний зорилго нь Хятад киног дэлхийд даяар сурталчлан таниулах, мөн гадаадын жуулчдыг Хятадд татах явдал юм а. Би Хятадын домог үлгэрийн ертөнцид дуртай. Тиймээс энэ киноны сэдэв надад үнэхээр сонирхолтой санагдсан. Зөвхөн адал явдал экшн үзэгдлүүд төдийгүй гүн хааны хугдхуун бүхий гэр бүлийн үнцэн ёс суртахууны сургамжууд бий. Үнэхээр гайхалтай. Анимашны хэв маяг нь барууны бүтээлүүдээс эрс ялгаатай шинэлэг мэдрэмж төрүүлдэг шүү. Кино урлагийн нөлөөгөөр Хятадыг сонирхох болсон хүмүүсийн дунд Европ 2 хэмээх аяллаа хөлгийн зорчигчдод ч багтжээ. Энэхүү хөлөг саяхан Бээжингээс 100 гаруй километрийн зайд орших Тянжиний бомбд ирсэн бөгөөд тавцан дээр нь Герман, Швейцар болон бусад орны 400 гаруй жуулчин зорчиж байна. Тэдний олонх нь Хятадын байгаль уламжлалт түүхийг дэлгэцнээс харах биш, бичлэн үзэхийн тулд энэ аяллыг сонгожээ. Дэлхийд үзэсгэлэнт газар олон бий. Зарим газрыг чи зөвхөн өөрийн нүдээр үзсэн хонол гайхамшигыг ойлгодог. Заримдаа кинонд харсан тэрл үзэсгэлэнт газрыг хараад ийм сайхан газар байдаг гэж үү гэж гайхширдаг. Дараа нь би заавал очих ёстой гэж өөртөө хэлдэг дээ. Тянжин хотын захиргаа гадаад жуулчдад зориулсан тусгай кино аяллаа маршрутуудыг боловсруулсан бөгөөд үүнд алдартай кино зураг авалтын газрууд Хятад кинотой холбоотой соёлын арга хэмжээнүүдийг хамруулжээ. Неча 2 анимашн кинон дотооддоо төдийгүй гадаадад ч амжилттай нээлтгээснээр Хятадын соёлын сонирхлыг улам нэмэгдүүлж байна. Би Бээжин, Шанхайн тухай олон кино үзсэн. Олон талт өргөн дэлгэр нутагтай үзэж барахгүй юм байна гэдгийг ойлголоо. Ийхүү China Film Plus хөтөлбөрийн хүрээнд Хятадын кино дэлхийн тайзнаа хүчтэй гарч ирж шин зорилгоо дэлхийд дахин соёлын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилт болох нь дэвшүүлж байна. Алиса Касюк, Сижутян.
Хятадын эдийн засаг соёлын гол төвүүдийн нэг болох Шанхай хотод нийт оршин суугчдын 37 гаруй хувь буюу бараг 6 сая гаруй оршин суугч нь Ахмад настууд байдаг. Би 1984 онд анхны Ахмадын асрамжийн барилга баригдаж байсныг сандаг. Харин одоо энд 3 барилгаас бүрдэх томоохон зохицолбор бий болсон. Амьдралч илүү хөл хөдөлгөөнтэй сонирхолтой болсон. Эхний барилгад хоолны газар, хоёрдугаарт нь спорт зал, номын сан бий. Би өдөржин тэнд найзуудтайгаа ярилцаж цагийг зугаатай өнгөрөөдөг. Асрамжийн газрын өөрчлөлт Шанхай хотын Пудун дүүргийн хөгжлийн илэрхийлэл юм. 1990 онд тус дүүргийн дотоодын нийт бүтээгдэхүүн 6 тэрбум юан байсан бол 2024 он гэхэд 178 их 80 юанд хүрчээ. Эдийн засгийн өсөлтөнд Ахмадуудад зориулсан халамж үйлчилгээний салбарын хөгжлийн суурь болж байна. Энд хооллох цаг бол зүгээр нэг цадтлаа идэх бус гэр бүлийн уур амьсгалыг мэдрэх мөч юм. Харин өдийн хоолны дараа залуу ажилтнууд Ахмадуудыг ухаалаг төхөөрөмж ашиглахад сургаж Ахмадуудад анхаарал халамж тавих үйлсийг шин туршлага бүхий нөхөрлөл болгон хувиргажээ. Манай асрамжийн газрын оршин суугчид энд ирэх дуртай. Бид дасгал хөдөлгөөнийг тохируулж тэдний биеийн байдлыг байнга анхаарч шалгадаг. Нэг удаа миний даралтаа 190 хүрч их айсан. Харин эмч шуурхай арга хэмжээ авч дараа нь өдөр бүр үзлэг хийдэг болсон. Одоо даралт 120 дээр тогтвортой байна. Ер нь би тун тайван итгэл дүүрэн байдаг болсон. Ганц бих хөгшчүүл эрүүл мэндтэй санаа зовх нь тодорхой. Энэ асуудлыг шийдэхээр төлөвлөгөөнд тусгажээ. Би 8 жил ганцаараа амьдарч байнга өвддөг байлаа. Харин энд ирээд гайхсан. Манай байрны 4-р давхар шууд эмнэлэгтэй холбогддог хонголтой. Яг л гэр бүлтэйгээ хажууд чинь 7 хоногийн 24 цагийн турш хамт байгаа юм шиг л байна. Манай ихэнх үйлчилгээ үн төлбөргүй. Төрөөс дэмжлэг авч дүүргийн төрийн бус байгууллагууд болон буйны сонгуудаас туслалцаа авдаг. Энэ ажил амар биш. Гэхдээ Ахмадуудын нэмсэглэлийг харах бүртээ бидний хөдөлмөрийн үнц нь мэдрэгддэг юм. Статистикийн мэдээгээр Хятадд 60 наснаас дээш 310 сая гаруй хүн амьдарч байна. Тэдний 37 сая нь ганц бие. Ийм нөхцөл Ахмадуудад зориулсан хотын үйлчилгээний сүлжээний хөгжил нь улсын тэргүүлэх чиглэлд багтдаг. 2024 он гэхэд орон даяар Пудунгийнханд ижил 367 мянга гаруй асрамжийн газар байгуулагджээ. Эдгээр газрууд олон жил ганцаар хоолдог байсан Ахмадуудад зориулсан чанартай хоол, эмнэлгээс хол байдгаас эмчид үзүүлэхээс зайлс хийдэг хүмүүс зориулсан тогтмол эмчийн үзлэг, мөн нам гүм дөнгөрүүлдэг өдрүүдийг нөхөх хамтын зугаа, яриа хөрөө бүхий үйл ажиллагаа юм. Судалгаагаар хүний нас шууд бусаар өөрийгөө хэн нэгэнд хэрэгцээтэй, үнцэнтэй гэж мэдэрдэг байдалтай холбоотой болох нь батлагджээ. Тиймээс Ахмад наснуудаа анхаарах нь улсын хариуцлага төдийгүй нас агсан ч аз жаргалтай амьдрах орчныг бүрдүүлэх тухай билээ. Старшее поколение и создание условий, когда старость в радость. Готянцы, Иван Молостов, CGTN.